Энэ удаагийн дугаарт шинэчлэлийн засгийн газраас хийж хэрэгжүүлсэн дараагийн ажил болох мэдээлэл харилцаа холбооны салбарт хийгдсэн шинэчлэлийн талаар та бүхэндээ танилцуулна. Үүнд төрийн үйлчилгээний цахим машин буюу түүц машин, ухаалаг шуудангийн үйлчилгээ, телевизийн тоон систем, замын цагдаа нарын ухаалаг төхөөрөмж буюу торгуулийн системийн талаар сурвалжилна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол мэдээлэл технологи шууд харилцаа холбооны газраас маш олон ажлуудыг хийсэн. Энэ ажил нь өөрөө ямар зорилгын хүрээнд явсан бэ гэхээр шинэчлэлийн засгийн газрын төвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хийгээд иргэдэд төрийн үйлчлэгийг нээлттэй шудраг богино хугацаанд төгжрлгүйгээр хүрэхэд орж исэн. Тэгэхээр энэ өөрөө юу илэрч юм гэхээр мэдээллийн технологийн давуу талыг ашиглаж иргэн дээрс төрийн үйлчлэгийг хүргэх вэ гэдэг нь өөрөө манай агентлагийн салшгүй нэг хэсэг бөгөөд зорилт нь оршиж байна. Үндсэн зорилго дээр ч гэсэн энийг иргэдэд хүрэхэд оршиж. Тэр утгаараа бол маш олон жилийн өмнөөс тавигдсан дид бичсүүдээр үндэслэж бид нар юу хийсэн бэ гэхээр түүц машин хийсэн. Энэ түүц машинаар бид нар юу өгөхөр зорьсон бэ гэхээр өнөөдөр улсын бүртгэлийн ерөнхий газар бусад харьяа яам агентлагууд дээр иргэнтэй холбоотой үйлчлэгээ үзүүлдэг бүхий л мэдээллийг нь тэр технологиг ашиглаж богино хугацаанд хүрэхэд оршиж. Тэгэхээр өнөөдөр юу хэлж байгаа вэ гэхээр заавал та өнөөдөр хорооны тодорхойлт гэдэг зүйл бичиг баримтын бүрдэлтэн дээр хэрэгтэй болвол ажлынхаа цагаар хороо руугаа яваад засаг даргатайгаа уулзаад тэрийг авах бус. Хамгийн ойрхон байгаа түүц машин дээр очиод иргэний өмнөхөө уншуулад хорооны хийгээд танилцуулаад яаж гэнэ өөрийнхөө харьяа хорооныхаа тодорхойлтыг авах энэ нөхцөл байдлыг хилж байгаа. Энгийн шийгрэл. Ерөөсөө ингэж хорооны тодорхойлтоос эхлээд маш олон төрлийн үйлчлэгийг түүц машин дээр хийж өгсөн. Энэ нь өөрөө мэдээллийн технологийн давуу талыг ашиглаж төрийн үйлчлэгийг хүргэж байгаа хамгийн ихний хэлбэр. Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ хүргэх ажлын хүрээнд мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас төрийн төгжрөлгүй үйлчилгээ зорилгын дор төрийн үйлчилгээний цахим машин буюу түүц машиныг ажилуулж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Төрийн үйлчилгээний түүц машинаар дамжуулан өнөөдрийн байдлаар 442,308 иргэн улсын бүртгэлийн лавлгаа авснаас иргэний үнэмлэхийн лавлгааг хамгийн их буюу 221,332 иргэн авчээ. Түүц машин дээр ихэд Дэлхийн банкны гаргасан судалгаа гэдэг юм байна л да. Нэг хүн дунджаар Монгол улсад бичиг баримт хөөцөлдөхөд нэг цаг 45 минут орчим зарцуулт юм байна. Дунджаар иргэн нэг 7-8 мянган төгрөгийн зардал гаргад юм байна л да. Тэгэхээр юу хэлж байгаа нөхөр иргэнээс 1 цаг 45 минутаас таавал түүц машин дээр 15 минутыг зарцуул. 15 минутаас очих хугацаа, ойрчлох хугацааг л хасгаад та үндсэндээ түүц машинаас 3 минутын дотор үйлчлүүлэл дуусчих. За одоо энэ машин гарснаар айгүй цаг зав хэмжээнэ. Би ингээд төрсний лавлгаа авах гэж энд ажлынхаа дундуур гарч ирээд ингээд авлаа. Айгүй урд нь бол ингээд өдөржингөө боо ажил болдог байсан. Тэгээ энд бол айгүй хэмнэлтэй цаг зав хэмнэсэн айгүй зүгээр юм аа. Тэгвэл энэхүү түүц машинаар дамжуулан иргэд нийтдээ 20 төрлийн үйлчилгээг авах боломжтой болсон бөгөөд хамгийн сүүлдэл гэхэд аяж өргөдүүлсэн цахим иргэний үнэмлэхээ түүц машинаар захиалах мөн аж ахуй нэгжтэй эсэх талаарх лавлгааг авах боломжтой болсон байна. Улаанбаатарт өнөөдрийн байдлаар түүц машин 22 цагт байрлагдсан байгаа. Тэгээд түүц машинаас иргэний гэр бүлийн бүртгэлийн чиглэлээр 6 төрлийн лавлгаа олгогдож байгаа. Тэгээд түүц машинаас лавлгаа олгож эхэлснээс хойш зөвхөн иргэний гэр бүлийн бүртгэлийн байдлаар 420 мянган лавлгаа олгогдсон байна. За энэ нь бол манай ажлын ачааллыг 20-30% бууруулж байна. Цаашид түүц машинаас олгох лавлгааныхаа нэр төрлийг олшруулахын тулд өнөөдөр байдлаар одоо судалгаа ажил маань хийгдэж явагдаж байгаа.
Би дөнгөж сая иргэнийхээ үнэмлэхийг алдчихад энэ автомат машинаас иргэнийхээ үнэмлэхийг захиалчлаа. Одоо өмнө нь хаячаад 100 айл орж төгжрээд ингэж яадаг гэсэн мэл одоо амар болчихжээ. Өшөө илүү иймэрхүү амар юм ард иргэдэд зөндөө их ингэж гарч ирээсэ. Ард иргэдийн амьдралыг хөнгөвчөж өгөөсөө гэж бодож байна. Таны төрийн үйлчилгээний цахим машинаас авсан 20 төрлийн лавлгаа нь улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуур айлгах, хуулбарлах боломжгүй юм. Түүц машин Улаанбаатар хотын хэмжээнд 80 байгаа. Яг 80 ширхэг түүц машин ажиллаж байна. За нийт 21 аймагт бол тус бүрт нэг байж байгаа. За дээрээс нь зарим аймагуудад 2 байж байгаа. За замын үд Алтан булаг гэдээ бас хилийн цэгүүдээр байж. Одоо жишээлбэл замын өдөр очиод бодиттой факт зөндөө байгаа шүү дээ. Хүн иргэний үнэлэхгүй болчоод иргэний үнэлэх шаардлагатай болоход шууд түүц машин дээр очиод 500 төгрөгөө хийгээл хурууныг хийгээд таниулахад иргэний үнэлгээний лавлгаа гараад ирж. Тэрийгээ үзүүлэл очиод яаж гэнэ иргэний үнэлгээг орлоо авчиж. За дээрээс нь сүүлд хамгийн сүүлний үйлчлэгээ нэгдсэн. Иргэний үнэлгээ хүн хаялаа шүү дээ. Хаяхад маш их олон процесс явж ирж үнэлгээ захиалдаг байсан бол одоо түүц машин дээр очиод хурууны хийгээ уншуулаад төлбөрөө төлөө шууд захиалж. Ингээд таны гэрээ хаягаар иргэний үнэлгээг чи хүргэж өгч. Энэ бол өөрөө иргэнд бүр маш хэрэгтэй зүйлүүд баггүй. Дээрээс нь гэрэлтийн лавлгаа байж гэн, үйл хөдлөхөрөнгийн лавлгаа байж гэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 80 байршилд түүц машин ажиллаж байгаа бол хөдөө орон нутгийн хувьд аймгийн төв болон томоохон төв суурин газруудад тус бүр нэг машин, нийт 28 машин, улсын хэмжээнд нийтдээ 108 машиныг ажилуулж байна. Монгол орны 21 аймаг 340 сумдад тоон телевизийн систем нэвтрлээ. 2014 оны 7 дугаар сарын 31-ээс эхлэн орон даяар тоон систем нэгдэн орж байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд бол юг шийдэж чадаагүй гэхээр бид нар хаягжуулалтаа бүрэн шийдэж чадаагүй. Энэ хаягжуулалт бүрэн шийдэгдээгүйгээс болоод маш олон том прожект буюу том төслүүд өөрөө бас эцсийн шатнд хүрч чадахгүй яваад. Тэгэхээр би энэ хаягжуулалтаа шийдэж чадаагүй улс орны тухайд ухаалаг шуудан гэдэг төсөл хамгийн оновчтой. Жишээлбэл Баян зүрх дүүргийн дугаар хорооны иргэн тийм үү? Өөрийнхөө гэртээ шуудангийн хайрцагтай үгүй гэдэг асуудлыг нөмөр тавьдаг. За хайрцагтай бол та хайрцагаараа өдөрт би сонь захиалж уншиж болно. Хэрвээ хайрцаггүй бол та яах вэ гэхээр шуудангийн үйлчлэг авч чадах болчих жоохоо. Энэ иргэний тухайд таны хамгийн ойрхон байгаа цэг буюу улаан Баян зүрх дүүргийн хамгийн ойрхон байгаа цэгт ухаалаг шуудангийн хайрцаг ажиллаж байгаа. Тэр шуудангийн хайрцагн дээр танд таны захиалсан өдөрт минь сонин гэлээ. Таны гар утсанд иргэн танд одоо тийм илгээмж ирлээ. Таны нууц код хэд, таны байр шилтэд очлоо, нууц кодоо илээ, хайрцаг онгоолоо, сонингаа авлаа, хаалаа. Ингээд тэр хайрцаг яах нь хідэн ч хүн ашиглаж байна. Нэг цэг дээр 50 орчим нүдтэй хайрцаг байгаа. Нүд болгоно илгээмжээс хамаарсан том болон жижиг гэсэн өөр өөрийн төрлөөтэй. Тэгэхээр юу гэдэг хүний хэрэглээнд тохирсон өдөр тутмын маш олон илгээмжүүдийг тэр шуудангаар дамжуулаад авах боломж нь бүрдэж байна. Шинжиллийн засгийн газар нь үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт иргэнд хандсан олон шинжиллийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь үзэгч төвтэй өргөн нэвтрүүлгийн бодлогын шинжиллийн асуудал билээ. Үүний хүрээнд өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийг санаачлан боловсруулж байгааг зэрэгцээ. Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон систем шилжүүлэх ажлыг эрчимтэйгээр хийж байна. Тоон өргөн нэвтрүүлэгт шилжихээр манай орон төдийгүй дэлхийн улс орнууд томоохон ажлууд өрнүүлж, өнөөгийн байдлаар дэлхийн 50-аад орн аналог системийн радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг бүрэн зогсоож, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэн байна. 2014 онд 2 улс шилжиж байгаа. Тэр нь бол энтгэг манайх хоёр шүү дээ. Гэтэл өнөөдөр энтгэг хүн ам хэдвүлээ, манайх хэдвүлээ. Хөгжлөөрөө ямар ялгаатай явж байна те. Энэ өөрөө юу илэрхийлж байгаа нөхөр бид нар бол бас технологийн дэвшлийг бол богино хугацаанд үүшигтэй хийж чадаж байгаа орнуудын тоонд бол заавал одоо явж байна гэсэн. 2010 онд энэ төсөл хэрэгжиж ирсэн. 2006 онд олон улсын цахилгаан холбооны байгууллагаас дэлхийн бүх улс орнууд тоон систем шилжээ гэдэг энэ зорилтыг тавьсан. За энэ зорилтын хүрээнд Монгол улс үе шатаа хэрэгжүүлж явсараа сая 7 сарын 31-нд шилжлээ. Энэ тоон системийн шилжилт нь өөрөө юуг авчирч байгаа юм бэ гэхээр
өнөөдөр кабелаар үзэж байгаа DD малчин гэдэг энэгээр үзэж байгаа хүмүүсийн тухайд бол тоон систем шилжсэн учраас тухайн телевизийн өнгөний нэгтрал, дууны чанарыг бол маш сайн мэдэрч үздэг. Антенаар үзэж байгаа иргэдийн тухайд ярих юм бол жирэлцдэг, энэ тийм тавихаар янз бүр гардаг. Энэ зүйл маань тоон систем шилжснээр алга болчих. Нэгвэр бол технологийн дэвшлэр явчих. Энэ дээр хэд хэдэн давуу тал гараад ирчих. Контент үйлдвэрлэгч, тийм үү? Студи, телевизэд, продакшн. Эдгээр маань одоо тоон контентээр нэвтрүүлгээ бэлдэж эхэлж байна. Энийг маань тэр уран бүтээлчийн тэр бүтээлийг иргэд маань өнгө дурсны өндөр чанартай үздэг тэр боломжинд бүрдээд эхэлж байгаа. Дээрээс нь Монгол улс одоо олон улсад шууд контентээ цацах боломж нь өөрөө бүрдээд эхэлж байгаа. Дээрээс нь олон улсын захиргааны холбооны байгуулсан тавьсан зорилтыг бид заасан хугацаанд хэрэгжүүлснээрээ өөрийнхөө салбартууд дэлхийд бас дээгүр үнэлгээнд ороод эхэлж байна. Ийхүү Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон систем шилжих ажил амжилттай үргэлжилж байна. 2016 оны 1-р сарын 1 гэхэд тоон системд бүрэн шилжснээр Монгол улс аналог системийг зогсоож дэлхийдээ хөл нийлэн алхаж, айл өрхбөр гэртээ орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан өндөр чанартай олон төрлийн нэвтрүүлгийг шууд хүлээн авах өргөн боломжтой болно. Өнгөрсөн хугацаанд бас нийгэмд бол нэлээдгүй анхаарал татаал янз бүрээр хилэгдэж байгаа л өнөөдрөөс амьдрал бодтой хэмнэл хэрэгжүүлэлт болсон. Одоо энэ машины бэлэн бус төлбөр тооцооны асуудал байж шүү дээ. Өнөөдөр энэ хэрэгжснээр амьдрал дээр бодтой маш олон үр дүнгууд гарч байгаа. Маш олон иргэний хэрэг зөрчилтэй холбоотой асуудлууд гарч байгаа. Давхарцсан бичвэр баримтууд арилж байна. За ингээд та зөрчил гаргасан тохиолдолд та бэлэн мөнгө байж болно тийм үү? Тэр тохиолдолд та яаж гинөө? Зүгээр торгуулийн хуц аваад цаашлаад ингээд явчих. Хоёрдугаарт иргэн замын цагдаа хоёрын хооронд үүсэт байсан маш их хүндрэлтэй харилцааг бас дахиад өөр төвшөнд авчиж. Нөгөө авилгал хүн суртал гэж яриад байдаг зүйл маань өөрөө нэг шатанд очиж байгаа. Иргэнд ч тэр тухайн байгууллагын ажилтнанд ч тэр хоёр талд хариуцлага ирж байгаа. Дээрээс нь мэдээллийн технологийн давуу талыг ашиглаад маш олон давуу талуудыг энэгээр бий болгож өгсөн. Ингээд энэ өөрөө төсөл болгоны ардталд дантаа бодтой үр дүнгууд явж байна. Шалгадаг багаж бол бас биднэрт ч гэсэн зарим талаар их нөлөөтэй хэрэгтэй юм байлээ. Зарим одоо жишээ нь мөнгө төгрөггүй явж байгаад үнийг л жижиг саж зөрчил гаргаад торгуулах ч юу байдаг. Шууд тэр нөгөө багажаараа шалгаад шийдээд торгуулийн мөнгө энэ дор нь гаргаж өгч нь бүр нэг үнэмлэхээ мартцсан энэ ч юм уу тохиолдолд нөгөө багажин дээр шалгаад хүчинтэй юм үнэмлэхтэй юм байна. Зайлшгүй нэг мартцсан үед бол одоо бүр нэг арга хэмжээ авахлахгүй өнгөрчдөг ч юм уу. Одоо энэ нөгөө татвар материалын бичиг зөвшөөрлийн тэмдэг урдаа зөндөө юм наагаад байдаг байсан. Энийг бас шалгаал шийдэл энэ дээр шийдэл өнгөрчдөг юм. Энэ бол биднэрт бас хэрэгтэй. За 2014 оны 12 сарын 1-ээс эхлээд полиц рейдер багаж маань бүх Улаанбаатар хотын хэмжээнд замын цагдаа нар тарааж өгсөн. Энэ багаж маань гарч ирснээр бэлэн торгодог байсан үйл ажиллагаа маань полиц рейдер багаж маань гарч ирснээр иргэд авж байгаа арга хэмжээ, газар дээр нь арга хэмжээг дөрвөн шургаа үйлчилж байгаа. Үйл ажиллагаа эхэлснээс өдий хүртэл замын хөдөлгөөний хяналтын төгөөрөмжөөс илэрсэн нийт 34907 зөрчлийг хянан баталгаажуулсан байна. Эдгээрээс гэрлэн дохионы зөрчил 36798, хурдны зөрчил 131350, инх тайвны өргөн чөлөөний зорчих хэсгийн 1-р игнэгээр зорчиж зөрчил гаргасан 136759 торгуулийн хуудсыг тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн болон аж ахуйн нэгжийн хаягаар хөргүүлсэн байна. Үүнээс 173103 иргэн болон аж ахуйн нэгж тухайн гаргасан зөрчлийн торгуулийн төлбөрөө барагдуулсан тооцоо гарчээ. Нэг жил хэрэгжихэд ерөнхий юу байгаа юм л да.
зөрчлүүдийнхаа хувийг яг нэг сарыг өндөр сарыг ч юм уу дундад сарыг аваад суур болгоод үзүүлэхэд бол зөрчлийн хувь бол дундчаар 23%-аар буурсан байгаад байгаа. А зарим тохиолдолд яг зөрчлийн хувь хэмжээ маань 47%-аар дээдлэн буурсан байдаг л да. 47%-аар буурсан байгаа. А тэр маань юу гэхээр иргэд маань өөрсдөө зөрчил гарах нь багасаад эхэлж байгаа. А зарим тохиолдолд бол зөрчил маань хит бүр 20 эд 30 эд өргөсдөг. А тэрийг юу гэж үзэх вэ гэхээр ерөнхий юу юм байгаа юм л да. Хүмүүс зөрчил их гаргаад байгаа зүйл бол биш юм байна. А тэрэн дээр манайх шинэ зөрчил илрүүлэх төхөөрөм суйрлуулдаг. А тэрнийг хувь нь дагаад өсчдөг. Тэгээд зөрчил илрүүлэх тоо маань өсөөд зөрчил гаргалт маань өндөр гарлаа гэсэн тоо үзүүлэлт гараад идэг. А төхөөрөмжүүдтэй хуваахаар болохоор зөрчил илрүүлэлт маань болохоор нэмэгдэхгүй. А ерөнхийдөө бол буураа явж байгаа. Зөрчлийг баримтжуулсан торгуулийн мэдэгдэх хуудсыг зөрчил гаргасан эзэмшигчийн хаягаар хүргэж гардуулах үйл ажиллагаа дунджаар 91% хүргэлттэй байгаа ба. Нийт төлбөр төлөлт нь 63-аас 67%. Төлбөр төлсөн эзэмшигчдийн хугацаанд төлбөр төлөлт нь 87%-тай байна. Нийт хүргэлтийн хувьд ярихаар Монгол шуудан хувьцаат төрийн өмчт хувьцаат компани маань 91% хүргэлцтэй яваад байгаа. 91% хүргэлтэн дээр болохоор буцаж ирж байгаа 9-өөс 10% маань болохоор тухайн иргэн болоод аж ахуй нэгж маань хаягандаа байдаггүй. Анх тухайн тээвэр хэрэгслийг авахдаа бүртгүүлсэн хаягандаа байдаггүй. Утасны дугаар солигдсон тиймэрхүү шалтгаануудаар эзэндээ хүрэхгүй 9-өөс 10% нь бол буцаж ирж байгаа. Замын хөдөлгөөний удирдлагын төв үйл ажиллагаа эхэлснээс хойш нийслэлийн төсөвт 1.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн дүн гарчээ. Мөн замын хөдөлгөөний зөрчлийн тоо 20-оос 30% буурсан байна. Үүнээс л тэдний хийж хэрэгжүүлсэн ажлын бодит үр дүн харагдаж байгаа юм. Цагдаа нарын автомат систем бол ер нь бол өнөө орчин үедээ нийлсэн маш хэцүү систем болоод байгаа. Адаглал хин хаана яаж торгуулсан яасан бүх мэдээлэл тэн дээр гардаг болохоор ер нь бол маш хэцүү л гэж бодож байна да. Онцгой хөдөлгөөний ерхий газар дээр хэрэгжиж байгаа одоо газар хөдлөлтийн системийн төхөөрөмж үүж байна. Сүүлийн үеүүд байгаль их өөрчлөгдөж байна. Үүнээс хамаарат яаж гэнэ вэ? Онцгой байдал бид одоо бид нар гинтийн газар хөдлөхөд бэлэн үү? Иргэдээ урьдчилж анхааруул чадахгүй гэж явж байна. Тэгэхэд манай дээр ирж байгаа энэ төслөөс болоод өнөөдөр хүмүүс анзаарах юм бол Улаанбаатар хотод зарлан дуудах төхөөрөмжүүд байрлалсан байж байна. Бүх цэгүүд дээр. За дээрэс нь идэвхтэй 12 цэг дээр мэдрэгч төхөөрөмжүүд байрлалдад дууслаа. Онцгой хөдөлгөөний ерхий газар дээр удирдлагын станцыг нь бий болголоо. Ингэснээрээ иргэнд яаж гэнэ вэ? 3-5 секундын дотор бүх оператор гар утсаар газар хөдлөө гэдэг мэдээллийг дээрээс нь голлох телевизүүдээр мэдээллийг гудамжинд яаж гэнэ вэ? Зарлан дуулах мэдээлэлээр өгөх боломж нь олон улсын стандартын дагуу бий болж. Энэ дахиад хизээч бий болоосэй гэж бид нар хүсдэггүй. Гэхдээ гарцаагүй нөхцөл байдал үүсгэхэд ашиглах төхөөрөмжийг нь бас бэлэн болгоод өгчлөө. Ингээд үр төсөл болгоны ард дандаа яаж гэнэ вэ? Бодиттой үр дүнгууд нь өөрөө явж идэг юм аа. Ийхүү шинжилгээний засгийн газраас төрийн төвчрэлгүй үйлчилгээ зорилгын доор хийж хэрэгжүүлж буй дээрх ажлууд ард иргэд та бидэнд аль хэдийнэ өргөжөө өгөөд эхэлж ирлээ. Цаашдаач энэ салбарт олон ажлуудыг төлөвлөөд хийж хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байна.